байцгааны өрхөн мөнд үзэгчтэй. Бүгд найрамд Монгол ард улс гэж байхад энхрийн хайрт нам засгийн ивэлэр төрж өсөж хорвоод мэндэлсэн бидний эсэг уран бүтээлчид нэгдэн өнгөрсөн зууны 2 дугаар декадын сүүлээр бий болж 70 гаруй жил оршин тогтносон бүгд найрамд Монгол ард улсын тухай та бүхэн хүрэхээр нэвтрүүлгэн бэлдээд байгаамаа. Хүний амьдралын эхний 20 жил гэдэг тэр чигээрээ хорвоото танилцах аялал бөгөөд анхныг их тодтголтой тэр бүхэнтэйгээ нүүр тулдаг тунгалаг ертөнц байдаг үлээ. Тэгвэл бүгд найрамдах Монгол ард улсын сүүлийн жилүүдэд тэрхүү яруу алдарт социалист нийгэмд нас бид хүртлээр амьдарсан бидний хідэн залуус үзэж туулсан бүхнийхээ анхны сэтгэлдлүүдийг энэхүү цуврал нэвтрүүлгээрээ үзэгч тантай хуваалцах гэсэн юм. Бид энэ нэвтрүүлгээрээ тухайн үед хэрэгжигддэг байсан Монгол ардын хувьсгалт нам, төв хороо, засгийн газар, улс ардын аж ахуйг хөгжүүлэх 5 жилийн төлөвлөгөө гэх мэт том үгсүүдийг ашиглахгүй. Мөн тухайн үед үйл ажиллагаагаа явуулдаг байсан албан байгууллага, сум сангийн аж ахуй нэгдлэгдийг тэнгэр тултал магтаж газар дор олдорч муулахгүй. Бидний гол зорилго бол өнөөгийн бидний амьдралд хэвшил болсон эд зүйлс, соёл, зуршлуудыг өнөөгийн хөрсөн дээр хэрхэн хүргэж ирж цаашаа улс их орон дээр тараасан тухай хүрэх болно. Ингээд нэвтрүүлгэн эхлэе. Бүгд найрамдах Монгол ард улс бол 60-70 онд төрсэн бидний үеийнхэнд дотн нагаад бүгд найрамдах Монгол ард улсыг огт үзээгүй хүмүүст хачинжихтэй, итгэмээргүй, аль эсвэл адал явдлаар дүүрэн ер бусын ертөнц юм. Энд зөвхөн биднийх ч бус дээд болон доод үеийнхний маань өнгөрснийг бодитоор сөхөх дурсамж сэтгэгдлүүд хөөрөх болно. За ингээд бүгд найрамдах Монгол ард улсаар бидэнтэй хамтдаа аялцгаая. Танд төрөх анхны сэтгэгдэл одоогоос 25 жилийн өмнө түүхээс арчигдсан бүгд найрамдах Монгол ард улсын тухай төсөөллийг тань бодит мэдээлэл болгон баяжуулна гэдэгт эргэлзэхгүй байна. Үе үеийн Улаанбаатарчууд унааг үтгэн зовлон туулж ирсэн. Наран сансар улаан хооронд 500 айл. Байсан 4-р дэлгүүр гэсэн хэдхэн чиглэлийн автобусанд суух гэж жинхэнэ хүчийг үздэг байлаа. Зарим жолооч нар буудлаа хүрэхгүй угтуулж зарчигчдыг гүйлгдэг. Үгүй бол буудлаасаа хэдэр зогсоод араасаа өдүүлж гүйлгдэг. Тийм уламжилж байсан гэж болно. За хаалганы бариултныг хүрээд авцсан бол тавихгүйгээр 3 буудал газар явах бол энүүхэн байсан юм. Энэ бол жинхэнэ хүч тамирын шалгуур байсан гэж боллоо. Ирчүүдийн хувьд тийм байдаг байж. Тэгвэл эмэгтэйчүүдийн хувьд толгой мөрөө хавчуулан байж орсон хойноо цүнхээ зүсүүлчихвээ, халаасаа хуулчихвээ гэж айн. За бас нэг зарим гаж юмнууд гар хөлөө бийт хүргэж илж чимхэд авахч инүүхэн тлээсэн да. За инхээр зэрэг сөмөрөө Улаанбаатарын тээвэр яарч өгөгчнийг одоо ингээд үзцгээе. За автобус гэхээр хамгийн түрүүнд манай эмээ цаана орж ирэл да. Толгойд амьдэрдэг байсан. Тэгэл одоо 7 хоногийн цэцэрлэгч явчаал дараа нь ах маань ирж аваад эмээг нь давчдаг байсан. Тэгэл автобусан суун. Ляз автобус шарангатай одоо хуучны ляз автобус шүү дээ тэгээд. Тэгээд суугч нэлээд бол мэдээж. Одоо бужигн сар гал тэгэл дундуур нь чихэлдэж ах хойноос түлхэх сар гал оруулж ирнэ. Тэр үед хамгийн гоё хоёр хэсэгтэй дэрж автобус чи уртталт ляз автобусны ингээд цонхоор нь ингээд одоо шиг юм том партай одоо жолоочийн хажуудын пар шиг юм. Пар нэм хөдөлгүүр л байсан юм шиг. Тэрийг ингээд цонх наана энэ орчигч руу харсан юм цонхтой жижигхэн цонхтой. Тэрүүгээр ингээд цухуугаад их гоё дуртай. За тэр нь олдохгүй бол хойдолд нь очиод ингээд донцолгоотой үед ингээд үсрээд ингээд явах. Тийм хоёр юм дуртай. За тэгэл автобусанд чинь мэдээж толгойд орчин дараа нь толгойдоос одоо ийш тийш явах хэрэг гарах юм бол тэгэл нөгөө шахацлаа түлхэлцэн болно. Тэгээ би ч баг байсан юм чинь 80 тонт чаа. Хамгийн түрүүнд ах намайг урталтаа гаргаал. Тэгэл ер нь бол автобус явж байхад бол ер нь 3 4 5 хүн ер нь ил гарчихсан л явна шүү дээ ерөөс. Эцэг эхчүүд үдшилэгт ах эгч нар өдөрлөгт явцгаадаг байсан бол цэцэрлэгийн бид энэ бүхнийг бэлтгэл болох өглөөлөгт оролцдог байлаа. Тэр нь их энгийн дуу хөгжмийн багшийн заасан дууг нэг нь гоцлон, бусд нь төрж дуулах юм уу бүгдээрээ хоороор дуулна. Бас нэг нь шүлэг уншиж нөгөө нь бүжиглэнэ. Тэрнийг бүгдээрээ үзнэ. Шинэ жилд зориулсан өглөөлөг хамгийн онцгой сэтгэгдэл үлдээдэг байлаа. Аауд хүүдээ зориулж картон цаасаар баг урлахад ээж нар цасан охины даашин зойно.
том ах аавд нэмэр болон элдэв дүрс хайшлах зур, эгч цасан охины даашинзанд чимэг зүйлт хийн. Зарим айлд энэ бүхэн алгууруулахын төдийдл бүтдэг бол нөгөө нэгэнд нь бүтшгүй дарамт болдог нь бүгд найрамдах Монгол ард улсын онцлог үлээ. (1940-од оны хүртэл Улаанбаатар хотод хятад хоолны газруудыг эс тооцвол нийтийн хоолны салбар хөгжөөгүй байсан гэж хэлж болно. За монголчууд 1948 онд өнөөдрийн барилгын салбарт оршдог туул ресторантай болсноор нийтийн хоолны зөв боловсон хооллох анхныхаа шавыг тавьсан гэж ойлгож болох юм байна. Харин тухайн үед 1946 онд өнөөдрийн хотын захиргаа байгаа байр нь Алтай зочид бол бас үйл ажиллагаагаа явуулж байсан байна. Тэгэхээр зэрэг энэ хоёр оныг хүртэл манайхан буянтын юм уу эсвэл даашин хүүгийн гуанзанд орж өмнө зүгийн хоолыг зооглон шоуддаг байсан гэж ойлгож байна. Шинэ жилийн уур амьсгал, урт цагаан сагалтай Монгол үндэсний уужим цагаан дээл өмссөн өвлийн өвгөн бол бүгд найрамдах Монгол ард улсад шинэ жил ирснийг зарладаг ардын жүжигчин Хөдөлмөрийн Баатар Гомсрунгой байлаа. Түүнийг жинхэнэ өвлийн өвгөн гэдэгт насан туршдаа итгэхийг хүссэн ч харамсалтай нь Гомсрунгой мэдээж жүжигчин хүн шүү дээ. Шинэ жилийн уур амьсгал хамгийн түрүүнд төлөвлөгөөгөө биелүүлсэн дэлгүүр үйлчлэгээний байгууллагуудаас эхлэн илэрдэг. 12 дугаар сарын 31 болохоос өмнө амжиж анхлын үнэрт мандарин, шүүслэг алим авах ажил ээж нэрийн өмнө тулгарна. Килограмм нь 5-6 төгрөгөөр үнэлэгддэг эдгээр жимснүүд урт дараалал үүсгдэгч бүгдэд хүртээмжтэй оногдох нь гайхалтай. Сургуулийн шинэ жил дээр онц сурлагтнууд нь бэлэг авдаг бол муучууд нь их мэдгчдэд дурамдуулахаас зайлсхийн. Аав ээжийн ажлаас сурлагаар ялгаагүй хүүхдүүдэд бэлэг өгөх нь таатай. Энэ баяр улс төрийн онцлог агуулдаггүйгээр гаднаас импортлсон бусад баяруудаас нэн онцлогтой. Сатилбэвч бас огт арх уудгүй байсан гэж бодлоо хэлээж яах вэ? Арх уудаг бол хүмүүс байсан л баг. Гэхдээ ялангуяа ажил хийж байгаа хүн чинь одоо нэг хөдөлмөрийн ёс зүйн кодекс гэдэг нэг юм байлаа шүү. Тэр намын дүрм мөрмөөс гадна угаасаа тарих толгоонд нь хэвшчихсэн. Яг ажлын цагтаа байх ёстой. Би ажлаа чин зүрхнээсээ хийх ёстой. Ажлын цагаар арх уугаад явцдаг тийм хүн бараг байсангүй. Ер нь яг баяр болох чинь ер нь айлын дундаж стандарт бол нэг шил арх нэг 4-5 шил бивэл авдаг байсан баг. Ямар арх ер нь? Хөө манай нөө алдартай цагаан арх. Зүгээр л цагаан арх гэдэг нэртэй. Тэ ард түмний маань хэрэглээ сурчсан. Цэнхэр хаягтай арх гэд нэртэй. Энд чинь бүр одоо 20 хэдэн оноос уламжилсан юм байна лээ шүү дээ. Тэрнийгээ л юу яадаг байсан. Тэрнээс за яг шинэ жилээр бол мэдээ шампанск авна шүү дээ. Шампанск бол ялангуяа энэ хотын соёлтой айлууд бол бүгд л нэг 12 цаг болохоор шампанск буудуулаад хэдэн хүүхдүүдэд хориулаа суулгачихсан. Насан туршаагүй нүд нь жаахан лимон нөгөө ундаа хийгээд өгчихнэ. Тэгээ бүгдээрээ тэрийгэ тулгачгаад ээж нь тоортоо зүсээд тоортоо идэж амсчихаа тэгээд унтдаг байсан шүү дээ. Үхэнго мандрин хаагч үү? Энд болж байна. Баярлалаа. Зүгээр. Шинэ жилийн уур амьсгал нэмдэг нэгэн зүйл бол мэдээж хэрэг килограмм нь 6 төгрөгөөр зардаг байсан мандарин. Ээжүүд ажлаа тарлаад дэлгүүрээр орж мандарин аваад шүүгэндээ сервантанда даалгах нь ойлгомжтой. Тэгсэн хэрнээ хичээлээ тараад хурж ирэх үед энэ мандарины үнэр гэрээр хангалаад яагаар байхгүй эрэл хайгуул гарах болдог байсан юм аа. Мандарин энэ бас л хуучин бүгдээр Монгол ард улс гэж байхад манай ах гэж нэрлэгддэг байсан зүйл боловсроос орж ирдэг байсан юм. 1937 оны үед Испанийн дайны эд дүрлэж байх үед зөвлөлтөөс цэрэг зэвсэг техник ачсан хөлөг онгоцууд буцахтаа хоосон ирэхгүй тулд Берсут жүрж хэмээх энэ мандариныг зөвлөл боловсролд эргүүлж авчирдаг байсан байна.
Энэ уламжлал хэдэн жил үргэлжилж байгаа дайны үед тасраад буцаад 60-аад оны үед сэргсэн. Гэхдээ тэр үед Испаниас биш харин Мароккогоос орж ирдэг байсан. Тухайн үеийн мандарины үнэр бол зарим тохиолдолд үнэртэй болсны үнэрийг ч орлуулах өвдөстэй. Тэр үеийн яавлагны үнэр одоо бол ингээд санаас гардгүй. Яг тийм үнэртэй тийм яавлаг одоо л би одоо л ер нь эдж үзээгүй шүү дээ. Наа тэгж бодогдсон. Тэр би нэг солонгос яавлаг л гэдэг ах шиг байсан юм аа санаж байна. Хайрцгийн хүртэл одоо санаад байна. Нэг том цаасан хайрцагтай. Тэгээ яавлагнууд нь бүгдээрээ юм нэг ширхгээрээ ингээд юм цаасан дороцсон. Тэгдэг байсан. Тэгээд үнэртэй тэр нь гоё үнэртэй л бөө очор болол тэрэн дээр. Мандарин байна. Тэр мандарин чинь их гоё үнэртэй ч сайхан шүү дээ. Тэгэл тэр мандарин чинь тэгээд эд чинь тэгэл мандарины альсаар одоо ингээд хүүхдээ нэг найзынхаа нүдүр ингэж цацаж тэрний ойролж хашгирч байгааг сонсч кайф аваал. Би бол нөгөө мандариныг ингээ мандарин авчаар үнэр нь их гоё. Тэгэл нөгөө чихнийхээ арлуу бас ингээ шүршээд байгаа юм шүү. Айгу гоё үнэртээс төрсэн хүн болох нь л тээ. Тэр үеийн алим мандарины үнэр. Эсвэл одоо нөгөө юм илбэгшээд бид нар олон амт мэдэрсэн болохоор нэг тоохгүй байна уу? Тэр үед бол зүгээр ч та үнэхээр гоё амттай. Алимны тухай нэг инээдтэй дурсамж яадаг байхгүй. Манай их ч ярьдээ нөгөө за ингээд дүүнэртэй арилгаад өг гээл нэг хоёрыг ч юм уу бариулдаг байна л да. Тэгэн гут тгийгийн гутаа ихч амар зузаан арилгадаг гинэ. Өөрөө нөгөө хальсын нийлгээд хальсанд өөрийнхөө хувийг авч байгаа шүү дээ. Тэгсэн мэтлээ дээр нь нэмэлттэй хальс нь амар зузаан арилгацсан тэрийг идэл алим баг бүтэн алим идчихсэн юм шиг. Их хаттаас мандрин энэ алим энтер чинь бүр би сайн санаж байна. Одоогийнхтай адилхан зүгээр ингээд задгаа ачаад ирж байгаагүй юм шиг байдгийг. Нүхтэй цаасан хайрцагт үрдсэн дотор хийцэн. Тэгтээ жимс тус урыг ингээд ус нэвтэрдгүү цаасанд боочгсон тэгж ирдэг байсан. Хөдөө хүртэл бүр сумын төв дээр шинжилэр тийм алим мандрин энтер лир энтер байдаг. Гэхдээ нөгөө аргагүй шүү дээ. Тэр хөдөө төр чинь бүр хөдөө өвөлдөөс ирээд хөлдцсөн очдөг юм л байсан. Шинэ жилийн баяраа гэж тийм. Шинэ жилийн баяр бол бидний 80-аад оны үед бол нэг их тийм тансаг байсангүй. Ер нь бол бүгдээр нийгэм нэг баянгуу бас ядуугүй нийгэм байсан болохоор зэрэг дундаж байлаа тийм ээ. За мэдээж хэрэг ээжүүдийн бэлдэг байсан нийслэлд байна. За 7-20 хям эсвэл нөгөө гүүрэн байлдын өргөс тэмх гэж Германаас ирдэг байлаа шүү дээ сайхан. Тэр байдаг байлаа. За мэдээж манай үндэсний хоол бууз тийм. Хэр ширээн дээр байна. За тэгэл бидний мандарин алим давгатай чихэр тэгэнгүүт ширээн дээр шампанск төр болгон айжуудын ширээн дээр байдаг байсан би бол сонсохгүй. Зүгээр нэг манай гэрийн хувьд бол нэг 2-3 жил бол байжсэн. Тэгээд тэрнээс ингээд орилуулж будаалал нөгөө нэг нарийнхан шилбэтэй хундганд нэг хийгээл амсаал үзсэн чинь шажигсан юм хөөсөрсөн юм давс жоохон амттай тэгээд нэг олигтойч санагдсангүй ямар ч байсан гэсэн улаан усны чинээнд бол хүрээгүй санагдаж байна. Ер нь бол энэ нийслэл салаатын түүх их сони юм байлээ. 1860-аад оны үед Москвагийн Эрмитаж зоогийн газрыг ажилуулдаг нэг Франц тооч байж л те. Тэгээд яг хаах цаг болоод хамаг юмаа хураагаад байж итэл нэг нэлээд баян нөхөр гэж байгаа байхгүй баян нөхөр моринд хэрэгтэй ингээл хэвээр уухалж айхилж ирээл хаалгын амар хүчтэй тогшоол ямар нэгэн идэх юм өгөөч гэл. Тэгэл мань Франц яах вэ? Сандарсандаа ямар ч байсан хоосон гаргаж болохгүй. Тэгээд өөрт нөгөө хоол бэлтжижсэн материалуудаа харсан чинь нэг жижигхэн сойр шувууны махны үлдэгдэл майонез горох луун тэргүүт нь л байсан гэж байгаа. Тэгээд нөгөөхийнхээ яг ингэж шоод дөрвөлжийг хэрчээд майонезаар амтлаад нэг жоохон давс хийгээд өгсөн чинь салхин аргагүй амттай байсан. Дахиж нэхэж ирсэн бахалдаа бодвол тэгэж энэ салаатны өвөг дээдсийн түүх эхэлсэн байдаг. Тэгээд тэр цагаас хойш Оросд ч махан нийслэл өвлийн энтер гэдэг янз бүрийн нэрээр баг өөр орцтой нийслэл салаат одоо бидний ярьдгаар нийслэлд явсараагаад Улаанбаатарт ирээд яг энэ нийслэл гэдэг утгаараа бидний өөрсдийн одоо Монгол ээж нарын амт шингэсэн, гарын амт шингэсэн яг энэ салаат бий болсон байна.
Тэр үедээ нөгөө нэг майонез олдохгүй. Миний амар сайн сандаг юм бол тэр нөгөө өндгийг зурдаг. Өндгөр нөө зураад майонез идэгсэн шүү дээ. 9 тас хийж аваад. Тэр нөгөө буруу эргүүлвэл гашлна гэл. Заавал нэг тийш нэг хэмнэлээр утгадагсэн. Тэр би амар сайн сандаг. Чи одоо яг одоо зурулж чадах уу? Би чадна шүү дээ. Чадна уу? Зүгээр яг үйлдвэрийн аргаар бялуу хийж ихсэн нь бол 69 онд юм шүү. Энэ одоо манай хөнгөн хүнсний яамны сайд дамдин гэж олон жил ажилласан сая хөдөлмөрийн баатар энэ зам боллоо шүү дээ. Манай энэ сайд Дөвлөлт холбоот улсын хүнсний яамны сайд Ленин гэдэг хүнд санал тавиад нэг бялууны мастер ирүүлж өгөөч. Манайд одоо бялуу хийхийг зааж өгөөч гэж. Тэгээд энэ одоо чихрваавны үйлдвэр одоогээ өгөөч. Энэ дээр нэг хөдөлмөрийн баатар мастер авгаа нэг сар ажилласан. Тэгээд тэр бялуу хийхийг манайханд зааж өгөөд бялууч хамгийн гол нь тэр суур чимэглэх хоёр нь л доо. Тэр чимэглэхэд бол гарын ор ордог. Суурийн нь бол бас их нарийн жор технологиор бэлтгэдэг. Тэгээд нөгөө чимэглэх кремэ бэлтгэх гэд бас их жортой. Олон янзын түүхийд орно. Нилээ их төвхтэй. Тэгээд тэр хүн зааж өгөө тэгээд одоо 69 оноос бялуу үйлдвэрлэсэн хэрэг. Тань төсөө өдөр байдгүй юм уу? Байдгүй яах вэ? Тэгвэл би танд ийм гой бэлээ авч өгнө. За наатах ий. Бялууга хийчихэд одоо ингээд дугуй яг энэ одоо байдаг хотл бялуу тийм үү? Ингээд дөрвөлжин зүссэн одоо юу тэрэн бялуу жижиг нь. Тэгээ тэр хоёрыгаа бариад актем дээр эренчингоо дээр очиж. Энд одоо юу гэднэрх вэ? Бид нар ийм юм хийлээ гэдэг. Тэгээ эренчингоо их баяртай хүлээж аваад цаймаа захиад тэнтэй нөгөө бялуунаас намсаж үзээ. Тэгээд энэ дээр үед манайхан одоо тэр дайм байлдан дагуулт хийж яваад ялалт байгууллагатайгаа зэрэг тэмдэглэж энийг чи иддэг байсан юм аа гэж. Тийм одоо том боб маягийн юм хийж иддэг байсан. Энийг олуулан бүгдээрээ иддэг учраас хотл бялуу гэж хэлсэн юм гэж. Тийм учраас та нар томын хотл бялуу гэднэр л манайхан пирожн гэдэг ш тэр жижигэн. Энийг бялуу гэднэр л. Тэгэд одоо 69 оноос үйлдвэрийн арга руу орсон хэрэг. Бас энэ зөвхөн ундаа ч нөгөө нэг одоо ундаа гэдэг тэр юунаас гадна бас эмийн үүрэг гүйцэтгэдэг гэсэн тэр үеийн ээжлэн социализмын үед ингээл хүүхдүүд наранд шарж одоо нөгөө наран цохиулчлаа тэгэхээр юу яадаг? Наран цохиулчлаа дотор нь мухаа оргоод гүйлгээд унахаар энийг халаагаад өгдөг байсан их сандаа. Бүгдээрээ ширээ тойрол лисон. Чихэрнээс бол ер нь бол бас жоохон хорогдсон байна. Эвтэг харгалж агаад чихэрнээс авчин. Бас тэгээ заримдаа бүр нэлээд дээрээс нэлээд авцсан тохиолдол доор нэгээд юм хийчих штэ. Тэгээ ингээ хагад дүүрэн юм шиг ингээ нэг тавган дээр тавьчихна. Энэ болор юм байна. Бас арай өөр нэг тийм бас гаднаас нь харагдахааргүй савч санал доороос чихрээдсэн байдаг штэ. Харгаж чихрэн дүүрэн ээж мэдхгүй. Чихрнээс аваагүй байна сайн байна л гин. Тэгжил өрс тэгэл чихрээ идэл эхлэнгүүд тэгэл нөгөөд нь гарч ирэлтэй тэгээд шинэ жилийн барьаар ямар ууралтай биш тэгэл та нар одоо тэгж ахтай тэгээд тэр үеийн юм болгоны хамтнууд их гоё ээж одоо банка гэж үүдэг шин. Тэгээд нэг Вьетнам чихрээс юм да. Хонгийн зурагтай. Тэгээд чихэр самартай юм шиг. Наалтдаг гадуураа юм юу цаастаа тэрнтэй нийддэг гэх гайхал хайлчдаг гэл. Шинэ жилээр бас нэг 80-аад оны нэлээд сүүлээр бэлгэнд ийм хатаасан банаа нэрдэг байсан санаж энэ хоорондоо ингээд наалтсан тэр их гоё амттай байдаг байсан. 1984 онд зөвлөлтийн хүүхэлдэйн киночид агуу их Петр Ильич Чайковскийн Шелкунчик балетыг 20 минутын метражтай тийм хүүхэлдэйн кино гаргасан.
Тэр 83 он санагдаж байна. Тэгээ тэр нэг шинэ жилээс өмнө за бараг 12 сарын 25-6-ны үеэр гараад. За тэр гайхамшигтай хөгжим бол миний хувьд өнөөдрийг хүртэл тэр шилгүүнчгийн ая, балетны ая одоо хүртэл явдаг байхгүй. Ерөөсөө 12 сар гарлаа гэхэд ч цэцгийн баял тарарам даран гэдэг ч юм уу. Үгүй бол нөгөө модон цэргийн марш явал тэр болгон ингээд чихэнд хоногшсон. Ерөөсөө 12 дугаар сар гэдэг бол миний хувьд шилгүүнчиг. Тэгээ манайх бол одоо аав ах хоёр маань өдөө малтайгаа байдаг байсан. Бид нэр ижитэйгээ Булган аймгийн төв дээр нөгөө сургуультай явдаг учраас. Тэгээ манайх ч үндсэндээ хоёр янзаар л одоо баяр тэмдэглэдэг байлаа шүү дээ. Бид нар шинэ жил тэмдэглэнэ. Чи бас нэг хөөрхөн нэг жижигхэн гацуур засчихна. Тэгээ тэрийг нэг хэдий юм өлгчихнэ. Тэгээд ээж центр юм хум хийгээд ингээд шинэ жил. За сай. За. Шинэ жилийн мэндийг хүргэе. Танд ч бас. Баярлалаа. Тэр хараа. Энэ түүхнүүд олон байна уу? Байж л байна. Тэгвэл хоёул оръё. Үгүй би жаахан харнаа. Өвлийн амралт яг шинэ жилийн үеэр тохиодог байсан. Тэгээ яг тэр үеэр ч яг өвл амрахаас өмнө эхлээл багш маань хэлнэ одоо. За энэ өвлийн амралтаар та нар одоо яг тим үзүүлэлцлэг байгаа. Энийг үзэн шүү. Аав ээжтэй хэлээрээ. Хоёр төрөгчд юм уу, нэг төрөгчд юм уу те. Тэгээ жүжиг, цирк, кино. Тэр нэг их зүг зүйтэй юм байж л те. Одоо жах тэр чинь бас хүнд тэр хүүхдүүдэд одоо жишээлбэл бас зүгээр нэг жүжиг ихт чинь бас тэр чинь бас хүүхдүүд зориулсан жүжиг байгаа. Тэр үг чинь бас хүүхдүүдийг хүмүүжлийн тэр соёлоор дамжаад тэр хүүхдүүдийг хүмүүжүүлж байгаа тийм. Тэрнээс гадна бас нэг Монголд болдог байсан өрмөц шинжил болвол Десенка гэж. Одоо РЦНК болсон Российский центр науки и культуры. Тэр үе чинь бол Дом советской науки и культуры гэж зөвлөлтийн шинжлэх ухааны техникийн ордон гэж болдог байлаа. За тэрний бэлэг бол ерөөсө гайхамшигтай. Ийм пиавар Кремлийн нэг бол Кремлийн Спасскийн цамхаг байна, нэг бол Кремлийн ийм юутай хашаатай байна, үгүй бол Кремлийн тоосох ч юм уу, арай мавзолын хэлбэртэй тийм шинжлэлийн бэлгэний умууд байгаагүй. За тэн дотор байдаг бэлгэнүүд бол гайхамшигтай. Нөгөө Монгол байгууллагуудын өгдөг яавлаг мандарин бол тэнд байхгүй. Тэнцээ бол ёстой нөгөө Бабаю Красный Октябрь Рот фронт гэдэг зөвлөлтийн тухайн үеийн мундаг чихрийн үйлдвэрүүдийн бүтээгдэхүүнүүд дүүрэн. За тэрнийг бол тэгээд бараг цагаан сар болтол хадгалсан шүү дээ. За тэр цаасын хандгална. За тэр бэлгэний уут гэж хэлж ерөөс огт болохгүй тэр пиавраар хийцэн, хувцраар хийцэн тийм янз бүрийн гоё хэлбэр дүрстэй. Улаан өнгийн тийм савнууд байсан. За тэгээ зурагтаар бол өвлийн амралтаар чинь кино гаргана. Нохотой дөрвөн танкчин. На лунках каченце, а на небе ветер, а мы на военце оглондаме świat. За тэгээд үлгэрийн Баатар дамжсан гэдэг нэг хэсэг гардаг байсан. Бас километр бүрдэх дуртай. Нас червеното знаме родини, нас не ще ни уплаши смъртта. Ние сме на всеки километър. Үхлийн архив бас их гардаг байсан. Энэ дайн байлтаандаг нь бол хүүгүүд их дуртай. Архив смерти. В главных ролях Юрген Цартман, Гойко Митич,
Герт Блаушек, Леон Немчик. Тэгээ бас би чинь бас бодвол нэг жоохон том болж исэн байлгүй дээ. 3 4 дугаар ангид байсан. Тэр үед чинь Майка оддын охин Майка гэдэг. Гараал тэгэл тэрий чи үзэл тэр Майкад нь дурлаа л байж. Орой унтахаар ингээл нүдэн хал майкын нүдэн тарагдал. Тэгэл зүүдлээл. Харин ингээл маг ч 6 давхрт байдаг гэсэн юм шиг. Майка ингээд онгоцтойгоо ирчихсэн. Намаа ирж авчихын гэж зүүдлээл. За хүүхдийн шинэ жилийн баярт хүүхдүүдэд их онцгой тохиолдол болдог юм бол харшийн ёлк. Тэр үе чинь ингээд хүссэн хүн ингээд бэрлээд урилга аваад орчдгүй байсан. Сургуулиудад онц сурсан хүүхдүүдэд ёстой нэг сургуульд нэг 2 хүүхэд л ордог байсан байх. Ялхны мөнгө цуглуулж байгаа тэр үед би 7 дугаар ангид болчихсон нөгөө том болоод охин болоод бүсгүй болох гэж юм нөгөө бүх левч хэлсэн чи авч өгдөө ээж мэж болоогүй гэсэн. Би ялхан дээрээс мөнгө хулгайлаад жоохоо цуглуулад 18 төгрөгөөр анх амьдралдаа ялхны мөнгөөр левч авчихсан. Чи урдаа юм каналд эхлэлгүүр гардаг байсан. Ялх их хурдан саадраад. Ер нь яг таарсан хувцас олж авах бас юу төвхтэй байдаг гэсэн шүү дээ. Бүх юм яг ингээд форм болцсон. 250 юм гээл нэг готл гарсан чи тэрийг сандгүй. Хүн боловсрал биш. Хаанхих чинь бөөмд юм урчгэр тий 250 төгрөг байсан байхгүй. Ийм готл Улаанбаатарт ч олддог юм. Би нэг зузаандаа захиж байж олж авсан юм. Танаа охин ч захаас юм шиг л таарна да. Тэг бүгдөө тэрийг өмссөн. Би ондоо олохгүй төрийг нь таажлаад хаажлсан югаар нь бантик хийж хажууд нь байж ондоо олж байгаа юм гинэ тэгэж өмссөн. Ийхүү шинэ жилийн баяр бидний амьдралд хэвшил болжээ. Бүгд найрамд Монгол ард улсад үйлдвэрлэв цуврал нэвтрүүлэгтэй хамт байгаа та бүхэндээ шинэ оны мэнд хүргэж шижгэр хөдөлмөрийн амжилт хүсье. Та бүхэнд ирж байгаа шинэ онд урлаг спорт, сурлах хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөе.